За Зангийн аудиобуктэй хамт байгаа та бүхэндээ талархлаа гэдэг зүйлийг хэлмээр байна. Зангийн аудиобукийн энэ удаагийн дугаараар та бүхэндээ сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэгдсэн байгаа. Ингээд та бүхэн байна Зангийн аудиобук маань тэгвэл сайжрах юм байна, ингэмэл болох юм байна гэсэн өөрсдийнхөө санал санаачлагыг коммент хэсэгт үлдээгээрэй. Бид бүхэн та бүхнийхээ санал санаачлага дээр тулгуурлаад илүү сайжран ажиллах болно гэдгийг хэлмээр байна. За өмнөх дугаар дээр нэг сонсогч маань бичсэн байсан тий. Та бүхэн ингээд тухайн цаг үеийнхээ мэдээллийг фото зургаар баримт их сурвалжтай ингээд оруулал илүү сонирхолтой байна гэсэн байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар дээр бид бүхэн тэрэн дээр анхаарад ингээд баримт нотлохоо зураг мэдээллийг хавцарган оруулж байгаа гэдгийг хэлмээр байна. За энэ удаад бид бүхэн одоо эртээр үедээ зохион цагийн үеийн түүхэн дурсгалын гэрч болж исэн Алт Эрдэнэсийн сан хөмрөг зэрэг нь өнөөдөр судлаачид болон археологч нарын анхаарлыг татсаар байгаа. Тиймээс археологчид болон судлаач нарын тэдгээр Эрдэнэс олох эрэлт гарч байгаа одоо хүртэл олдоогүй нууцлаг эрдэнэсүүдийн тухай та бүхэндээ мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байгаа. Ингээ хамгийн түрүүнд та бүхэндээ Батхааны алтан морины тухай мэдээллийг хүргэнэ. Батхан бол тухайн цаг үедээ амьдарч байхдаа түүхэн гавьяа байгуулсан мундаг хаадуудын нэгт бас орно. Ингээд Батхааны тухай товчхон мэдээллийг хүрэхэд Батхан нь бол 1208 он төрөөд 1227 оноос 1255 оны үед бол хаан ширээнд сууж исэн. Ингээд их эзэн Чингис хааны ууган хүү зүч болон ухаан үжийн хатан хоёрын дундаас төрж исэн ийм хоёр дахь хүн юм байлээ. За ингээд тухайн Батхан тухайн цаг үедээ амьдарч байхдаа өөрийнхөө маш их хайртай байсан араб морийг амир өгдөнгөтөлтэй Кевин одоо дарахнаар 15 тонноор маш их хөрөнгө мөнгө зарцуулаад өөрийнхөө морийг урлуулсан байгаа. Тэгэхээр энэ зүйл энэ түүхэн содор бичигт хэрхэн яаж тэмдэглэгдэж үлдсэн бэ гэхээр Геом де Рубрик гэдэг хүн бол 1250 онд Алтан ордонд очихдоо мөнгөн модох ингээд гоё чимэглэлийн зүйлүүд маш их байсан гэдэг зүйлийг бол ингээд бичиж үлдээсэн байна. Тэр үед бол Монголын хайд ноёд алт мөнгөөр хийсэн морин дүрс идэл хэрэглэлт маш их дуртай байсан, идэл чиргэлдэгч байсан гэж тухайн содор бичигт ингээд тэмдэглэж үлдээсэн байлээ. Энэ болгоно нь юу вэ гэхээр Монголын хүч чадал ялалтын бэлэгдэл тэмдэг байсан гэж мөн түүхэн содор бичигт үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ нь бол одоо баттай мэдээлэл биш археологчдын нотлохоог одоо хүртэл олдоогүй байгаа ийм зүйл юм байлээ. Гэхдээ түүхэн содор бичгүүдэд юу гэж тэмдэглэгдэж үлдээсэн тухай та бүхэндээ мэдээллийг хүргье л да. Тэгэхээр Батхан маань бол тухайн өөрийнхөө цаг үед амьдарч байсан маш хайртай байсан араб морио өргөдөнгөт Кевин дарахнаар нийтдээ 15 тонноор цул морин гэж хийлэгсэн байгаа. Мөн тухайн цаг үеийн жилийн дараа дахин нэг алтан морио орлуулсан гэх бөгөөд алтан морид нь алтан ордны нийслэл орох үүд хэсгийг ингээд чимээд байж идэг байсан байна л да. Тэгэхээр алтан мордын талаар хэд хэдэн домог түүхэнд өгүүлсэн байдаг хэдий ч морд бол сурггүй алдагдсан, алга болсон гэж үздэг юм байна. Археологчид бол уг мордыг Монголын газар нутагт байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ одоо хүртэл юм олдоогүй сонирхолтой мэдээлэл байгаа юм л да. Мөн та бүхэндээ дараагийн хүргэх мэдээлэл бол гэрээний авдар гэдэг. Энэ гэрээний авдар нь бол еврейчүүдийн хувьд бурхны орчихгүй гэрээний бэлэгдэл гэж одоо үздэг юм байна. Энэ та бүхний харж байгаа энэ гэрээний авдар нь бол одоо Библиэд юу гэж өгүүлсэн юм бэ гэхээр алтаар бүрсэн модон авдар юм байлаа. Алтаар бүрсэн модон авдар дотор нь Мосед өгсөн 10 тушаалын чулуу хавтан маана Аароны таяг зэрэг зүйл хадгалагдсан үлдсэн байдаг. Энэ гэрээний авдар буюу энэ алтан авдар зарим нэг кино ингээ баримт бичгүүдэд ингээд дүрслэгдэг та бүхэн надаар хэлүүлдэг мэдээж байгаа алтан авдар боллоо гэж тухайн авдрыг нээсэн чинь тухайн дотроос нь ингээд одоо сүнс читгэр гарч ирээд тухайн авдрыг нээсэн бүхий л хүмүүс ингээ газар дээр аим өргөддөг. Гэхдээ энийг бол маш олон талаар бол тайлбарлаж ингэж үлдээсэн байт юм байна. Тэгэхээр домог шашны их сурвалжуудад юу гэж өгүүлсэн бэ гэхээр энэ алтан авдар нь дайны ялалт авчирдаг, хит ариунд бол зөвшөөрлгүй хөрвөл өгдөг гэж тэмдэглэсэн байна. Мөн гайхамшигт хүчтэй гэж дүрслэгдсэн байна л да. Энэ бол домог зөвхөн их сурвалжуудад ингэж үлдээсэн юм байна. За энэ мэтчлэн өнөөдөр та бүхэндээ сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байгаа. Та бүхэн цаашаа subscribe дээр share хийгээрэй. За энэхүү гэрээний алтан авдар нь бол урт нь 1.1-ээс 1.3 метрийн урттай, өргөн нь 70 см, өндөр нь 70 см ийм юм байна. Ийм алтан авдар юм байна. Тэгэхээр энэ алтан авдар буюу энэ гэрээний авдар нь бол еврейчүүдийн хувьд бол израильчүүдийн хувьд бол маш их үнэтэй зүйл гэж бол тэмдэглэгдэн үлдээсэн байгаа. Уг авдрын дотор олон 10 зарлиг байгаагаас гадна бурхны нэр байдаг гэх бөгөөд тэрхүү бурхны нэр нь одоо хүртэл нууц хэвээрээ байна.
Авдрыг бол улаан тэгсийн ойролцоо ургадаг мотор хийсэн бөгөөд тагийг нь 4 зузаан алтаар хийсэн гэж домог сударт бол тэмдэглэгдэн үлдээсэн байна. Тэгэхээр энэхүү авдрыг бол манай эртний өмнө 607 оны үед Вавилончууд хулгайлснаар Орос өргөө алга болсон гэж бас тэмдэглэгдэн үлдээсэн байна л да. Тэгэхээр дэлхийн хамгийн үнэтэй эдлийн нэг гэгдэх энэхүү нууцлаг гэрээний авдрыг өнөөдрийг хүртэл хайсаар байгаа юм байна. Ер нь дэлхий дээр та бүхэн сайн мэднэ те. Археологч судлаач нар маш их байдаг. Учир нь юу гэхээр бусад археологч нар, судлаач нар, түүхч нараас хамгийн түрүүнд тэрхүү том бүтээлийг нээхийн тулд тэрхүү том үнэт түүхийн дурсгалыг олохын тулд ингэж уралдаж ажилдаг. За ингээд та бүхэндээ гэрээний авдрын тухай хүргэлээ. Ингээд үргэлжлүүлээ та бүхэндээ ацтекуудын үнэт эдлийн тухай бас мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байна. За ацтекуудын үнэт эдэл нь маш өндөр ур чадвартай бэлгэдлийн утгатай урлаг байсан гэж ярьдаг юм байна. За тэд алт мөнгөөр оюу чулуу, хаш, өд, обсидиан зэргийг ашиглаж хаад ноёд тахилчид дайчдад зориулан гоёл хийдэг байсан юм байна. Тэгэхээр гол онцлог нь юу гэхээр алтыг нарны хөлс гэж үздэг байсан. Мөн оюу чулууг тэнгэр хүч чадлын бэлэгдэл гэж үздэг байсан. За шувууны өнгөлөг өдтэй хослуулан хийсэн титэм эмэг зүйлт нь маш их алдартай байсан гэж үздэг юм байлээ. За ацтекууд бол Мексикийн газар нутагт амьдарч байсан хамгийн баян овог аймаг. Тэд бол тухайн цаг үед ойр хавийнхаа бүхий л алт эрдэнэс үнэт эдлэлийг газрыг өөрийн эзэмшилд оруулж чадсан ийм хүмүүс. За гэвч испанчуудтай зөрчил үүсгэж улмаар олон жил үргэлжилсэн зайныг тэд өөрсдөө өдөөсөн байдаг. Харин тэрхүү дайны үеэр ацтекуудын толгойлогч Монтесума алт эрдэнэстэй авдраа Мексикийн хойд зүг рүү явуулж амьдсан гэж ярьдаг юм байна л да. Тэмдэглэгдэн үлдсэн тийм. Хожим нь Мексикийн уугуул иргэдэн мэдээлснээр хэд хэдэн дайчдыг эрдэнэстэй авдар зөөж уул руу явж байгааг нь харсаж уулнаас хинч иргэж ирээгүй. За эрдэнэсгүй авдрыг хаана уусныг хинч мэдэхгүй бөгөөд испанчууд Монтесумагаас ямар нэгэн мэдээлэл авч чадаагүй гэж түүхийн судар бичгүүдэд ингээд тэмдэглэгдэн үлдээсэн байна л да. За тэгэхээр энэ ацтекуудын эдэлж хэрглэжсэн үнэт эдлэлүүд нь хамгийн түгээмэл зүйлүүд нь юу байсан бэ гэж. Хамрын бөгж, чихний том эмэг, цээшний том зүйл, алтан титэм, ёслолын хутганы чимэглэл эднэрийг бол түгээмэл хэрэгэлдэг байсан байгаа юм. Тэгээ испанчууд ирсний дараа энэ ацтекуудын анхны урлагийн олон бүтээл бол алга болсон гэж ярьсан. Учир нь юу гэхээр энэ ацтекууд өөрсдөө Испани эсрэг юм дайн өдөөсөн байдаг тийм. Учир юу гэхээр хаана алт байна, хаана эрдэнэс байна тэр болгоныг гартаа оруулахын тулд ингээд ацтекууд ингээд ажилдаг байсан. Тэднэр л гамшиг бол тэр ацтекуудад ингэж авчирсан гэж ярьдаг юм байлээ. За мөн эрдэнэс ачиж явсан хөлөг онгоцны үлдэгдлийг оллоо гэсэн мэдээлэл бас байгаа. Энэ илүү сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе. За колони 90 үед буюу 1708 оны 6 дугаар сард Британий флотод зохигдсон Колумбийн эргийн ойролцоо 300 м-ийн гүнд живсэн Испани хөлөг онгоцны үлдэгдлийг илрүүллээ гэж. За Сан Хосе хөлөг онгоц бол Британтай хийж байсан дайны үед ялахт нь Испани эзэнд мөнгөнд тусламж үзүүлэхээр хэмжээний алт мөнгө үнэт чулуу эрдэнэс зэргийг бол ачиж явсан байна л да. Тэгэхээр Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос энэхүү олдурыг хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нь биш ч гэсэн хамгийн үн цэнтэй олдур хэмээн тодорхойлсон байт юм. Тус улсын эрх баригчид хөлөг онгоцны байрлалыг нарийн хэлээгүй бөгөөд Картахена хотод тусгай музей байгуулах юм байна. Тухайн олдсон эрдэнэс зэрэг энэ зүйлээр хөлөг онгоцны хилтерхийгэр гэсэн үг шүү дээ музей байгуулах юм байна. За уг эрдэнэсийн эзэмшлийн талаар Колумбийн засгийн газар болон далай тэнгист алдагдсан хөлөг онгоцны үлдэгдлийг гаргаж авдаг Америк нэгдсэн улсын компанитай олон жилийн маргаантай байсан. Танах энийг авах уу, манайх авах уу гэдэг. Тэгээ 2011 онд болохоор Америкийн шүүхээс энэ бүх эрдэнэсийн сан хөмөрг эрдэнэсийг Колумбийн талд ингээд шийдэж өгсөн юм байна л дээ. Колумбийн тал. Одоо ингээд маш сонирхолтой тий. Одоо ингээд Америкийн нэгдсэн улс юм уу? Одоо өөр нэг тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн зүйл өөр нэг улсаас олдлоо гэдэг. Наад чинь манай түүхэн сударт тэмдэглэгдсэнээр наад чи манай хааны эдэлж хэрглэжсэн. Манай тэрний эдэлж хэрглэжсэн ингээд өөрсдөө ингээд авах гад байдаг тий. Тэгэхээр тухайн улс орныхон олон улсын шүүхээр шийдэгдээд энэ ингээд аливаа нэг талд нь шийдэгдэг. За энэ мэтчлэн өнөөдөр зах зугаас нь ингээд эрдэнэс тухайн цаг үеийнхэн тий одоо үнэт цаг үеийг ингээд түүх дурсамжийг агуулсан зүйлүүдийг ингээд судлаач нар, археологч нар ингээд
зах зугаас нь ингээд олсоор байгаа гэдгийг хэлмээр байна. Ингээд дараагийн дугаараар та бүхэндээ илүү сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Ингээд та бүхэн subscribe дарж биднийг дэмжээрэй гэдэг зүйлийг хэлмээр байна.